Тулааны бурхан Асура болон өөр олон гайхалтай веб зохиолууд уншихыг хүсвэл зохиолцыг комор зочлоорой. 289-р анги. Саарл нөмрөгт ертөнц бүтээгч. Тийм ээ. Энэ бол манай лингвийн сургуулийн суур тулааны техник үхлийн 7 нудраг. Ердөө 5 дугаар зэрэглэлэгч гэлээ лингвийн сургуулийн сурахад хамгийн хэцүү техник. Энэ техникийг 3 дугаар үе хүртэл нь сурсан хүмүүс бол гоцсууднууд. 4 дугаар үе хүртэл нь сурсан хүмүүс бол гоцсууднууд дундах гоцсууднууд. Гэтэл дүүгүү ах аль хэдийн 6 дугаар үе хүртэл нь сурчсан байна. Гэж лингвийн сургуулийн нэг сурагч бахархалтай наргагүй хэлв. Тэнгэр минь 6 дугаар үе хүртэл нь сурсан гэв үү? Дүүгүү аюуны ухаарлын хүч хэрэг үнцгий юм бэ? Лингвийн сургуулийн сурагчийн хэлхийг сонссон үзэгчид ч гүн цочролд орон түүнийг магтацгаав. Тэгээд Чүфэн эргэж харсан даруйд тэдний нүдэнд санаа зовсон харц тодорлоо. Эхэндээ Чүфэн дүүгүү аюун 2 5 төвшний зөрүүтэй байсан ч тулааны үр дүн тодорхойгүй байсан. Харин одоо 6 төвшний зөрүүтэй болчихлоо. Одоо ингээд харахтал Чүфэн түүний энергийн даралтыг эсэргүүцэж чадахгүй байгаа нь тод байв. Дүүгүү аюун түүнийг алахын тулд дайрахч хэрэггүй. Дан энергийн дайралтаараа л бяцалж алхаар байсан юм. Гэвч яг энэ үед Чүфэний биед өөрчлөлт гарч алтан цахилгаан ар араасаа цахиж бие нь алтан цахилгаанаар хуужих үед түүний аура асар хурдтай нэмэгдэж парафаундын 3 дугаар төвшнээс 4 дугаар төвшин рүү орчихов. Хараач, Чүфэний аура тэр парафаундын 4 дугаар төвшөнд орчихлоо. Юу болчихвоо? Чүфэнч бас үхлийн 7 нударгаар хичээлсэн юм уу хаашаа юм? Ягаад түүний аура гэнэт нэмэгдээд дараагийн төвшөнд орчихв? Сайн хардаа. Чүфэний биеийг алтан цахилгаан бүрхчихсэн байна. Тэр цахилгаанаас болж Чүфэний хүч нэмэгдсэн байхаа. Ямар гайхалтай үзэгсэлэнтэй тулааны техник вэ? Ямар тулааны техник ийм байдаг байна? Чүфэн цусан дах алтан цахилгаанаа идэвхжүүлэх үед зөвхөн түүний л хийж чадах онцгой чадварыг хүмүүс үзэгсэлэнтэй хүчрхэг тулааны техник гэж андуурлаа. Алтан цацраг ялгаруулах цахилгааныг харсан хүмүүс уулгалдан цочрдохын зэрэгцээ маш ихээр биширч байсан юм. Тэд энэ ертөнц дээр байх ёсгүй хүчрхэг техникийг Чүфэн сурчсан байна гэж бодоцгоов. Хаваа юм мэддэг юм шив. Харж байгаагүй техникүүд хийж байгааг харахад танаа Асурэ дараагийн үүсгэн байгуулагчийн үлдээсэн өв одоо болтол сургуульд ч байдаг бололтой. Гэхдээ тулааны төвшнээ нэгээр нэмээд намайг ялна гэж бодоо юу? Гэж дүүгүү аюун Чүфэн рүү мөс мэт хүйтэн харцаар ширтлээ. Чадахгүй гэж бодоо юу? Гэд Чүфэн хөнгөн нэмсэглэв. Мэдээж чадахгүй. Үхлийн 7 нудраг дан ганц миний тулааны төвшинг нэмдэг гэж бодоо юу? Тэгж бодож байвал чи энэ техникийг дэндүү дорд үзэж байна. Чамдал гэж хэлэхэд үхлийн 7 нудраг 5 дугаар зэрэглэлийн техникч гэлээ төгс эзэмшсэн тохиолдолд 7 дугаар зэрэглэлийн техниктэй энэ тэнцдэг гэж дүүгүү аюун догдлон хэллээ. Парафаундын 9 дугаар төвшний олон сургуулиудын захирлуудыг ялсан тэр парафаундын 3 дугаар төвшөнд байсан Чүфэнд ингэтлээ шахалтанд орсондоо өөрөөсөө ичиж байсан юм. Тийм ч учраас тэр Чүфэнийг алж өөрийгөө Асурэ нутгийн номер 1 гэдгийг нотлохоо тэсэн ядан хүлээж байв. Зац 7 дугаар зэрэглэлийн техник ямар байдгийг нэг үзүүлээч. Гэд Чүфэн өдсөн шинжтэй нэмсэглэв. Харж бай. Дүүгүү аюунч уурандаа буцалж байсан болохоор ахиж үг хэлсэнгүй. Тэр урагш томоор харин зогсолтгүй цохиж эхэллээ. Ямар ч онцгой шинжгүй парафаунд энергиэс үүссэн нударгууд ирж байгаа харагдах ч үнэн хэрэгтээ сүрлийн хүч агуулсан нударгууд байсан юм. Тэр цохилтуудаас ялгарх хүчрхэг аура тэнгэр газрыг дөргиж үзэгчдийг хүртэл айдаст автуулсан юм. Чүфэн миний бие чиний 7 дугаар зэрэглэлийн техникийг яаж хамгаалахыг харж бай. Чүфэн ч болтсонгүй. Түүнийг бодох төдийд хязгааргүй сүнсний тойрог ундран гарч аврах том цайз болон хувирч түүнийг хамгаалав. Бум! Дүүгүү аюуны дайралтууд сүнсний тойрогтой мөргөлдөх үед хаасайгүй энергийн тесрэлт болж маш бат бөх тулааны тавцанд цууралт үүсгэсээр нурааж орхилоо.
Гэвч тэр аимшигтай дайралтууд нь Чүфэний ширхэг үсийг ч гэмтээж чадсангүй. Түүний бүх дайралтыг Чүфэний үүсгэсэн сүнсний ториг хамгаалсан байв. Тэнгэр минь хараач, Чүфэн түүний бүх дайралтыг хаачглаа. Дүүгүй аюуны дайралтыг харсан хүн бүрийн сүнс зайлах мэт болж цочирдсан ч Чүфэн өчүүхэн шалбараагүй байгааг хараад цочирдсан царайнууд нь бүрчихээр цочирдов. Тэр яг энэ үед өндөр тавцан дээр зогсож байсан Ян Янтяны нүдэн сэргэж нүрээр нь цочрол дүүрлээ. Тийм ээ, тэр бол саарал өнгөт сүнсний тойрог байна. Чүфэн саарал нөмрөгт ертөнц бүтээгчийн чадвартай юм байна. Бас түүний сүнсний хүч миний өмнө нь мэдэрсэн сүнсний хүч мөн байна. 100 сургуулийн цуглааны нээлтэн дээр таны хүчийг шалгаж байсан ертөнц бүтээгч тэр мөн байна. Яг энэ үед Ян Янтяны хажууд зогсож байсан саарал нөмрөгт ертөнц бүтээгч хүртэл цоочирдан хэлв. Юу? Тэгэхээр Чүфэн ч бас саарал нөмрөгт ертөнц бүтээгч гэсэн үг үү? Түүний үгийг сонссон ганц Ян Янтян ч биш, бусдынх нь ирүү хүртэл мултрах шахлаа. Тэр саарал өнгөтэй сүнсний тойрог байна. Тэгэхээр Чүфэн саарал нөмрөгт ертөнц бүтээгч гэсэн үг үү? Энэ үед Чүфэний ер бусын чадварыг дан ганц Лингюн сургуулийнхан ч биш, бусад сургуулийнхан хүртэл Чүфэний саарал өнгөтэй сүнсний тойргийг хараад шууд мэдэв. Тэд Чүфэнийг саарал нөмрөгт ертөнц бүтээгч гэдгийг мэдсэн юм. Чүфэн дан ганц тулааны урлагийн гоцсуутан биш, бүр саарал нөмрөгт ертөнц бүтээгч юм байна. Энэ мэдээ тархах үед хүмүүсийн царай маш ихээр ховирч Чүфэний хүч чадвараас болж гүн цочролд орцгоосон юм. Саарал нөмрөгт ертөнц бүтээгчид Азурын нутагт 2 хан байдаг. Гэтэл одоо ингээд 3 дахь нь гараад ирлээ. Бүр тулааны урлагийн гоцсуут жаахан хөө шүү. Энэ мэдээ үнэхээр цочирдохгүй байхын аргагүй байсан юм. Цочирдохын зэрэгцээ хүмүүсийн толгойд өөр нэгэн нэр буув. Хагас жилийн өмнө Азурын нутгийг дөргөөсөн эрхэм саарал нөмрөгт Чүфэний болов гэсэн таамагч хүмүүсийн толгойд буулаа. Хүмүүсийг төсөөлөлдөө автан эц төгсгөлгүй таамаг дэвшүүлж байх зур Чүфэн гараа дүүгүй аюуны зүг чиглүүлэн атгах барил авахад асар хүчтэй сүнсний тойрог дүүгүй аюуныг бүрхэн авлаа. Ийм нөхцөлд орсон дүүгүй аюунч үхлийн 7 нударгаа ашиглан сүнсний тойрогоос мултрах гэсэн боловч тэр сүнсний тойргийг өчүүхэнч гэмтээж чадахгүй байгаагаа харсан бардам догшин зантай дүүгүй аюун өөрийн эрэхгүй айдас давтсан юм. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй. 290-р анги махан татаж болгосон нь. Чүфэний саарал өнгөтэй сүнсний тойрог хамгийн хүчрхэг хамгаалах техникч гэлээ хамгийн хүчрхэг дайралтч болж болно. Яг энэ үед сүнсний тойрогоор бүтсэн 6 хан Чүфэний бодлоор хөдөлж дүүгүй аюуныг тал талаас нь хавчиж агшсаар байв. Энэ маягаараа дүүгүй аюун махан таташ болохоор байсан юм. Ийм нөхцөлд орсон дүүгүй аюунч айдас давтлаа. Гэхдээ түүний айдсаар дүрсэн нүдэнд гал бадрах шиг болж шийдэмгий ширүүн харц тодров. Энэ үед дүүгүй аюуны биеч ховирч арьс нь улаан өнгөтэй болж цэнхэр судснууд нь товын гарч ирэв. 2 нүд нь тэр чигтээ цагаан болж яг л хүн шиг алхдаг араатан мэт харагдана. Дэндүү аимшигтай ёрын харагдаж байснаас гадна дүүгүй аюуны аура нэмэгдсээр байлаа. Дүүгүй аюун амаанэн тэнгэрөөд хараад араатан мэт архирах үед тэр хавийн газар дөргиж үзэгчдийн хэнгэрэг хагарах шахав. Хүний орилон биш, харин араатны архираан шиг сонсогдсон юм. Түүнийг архирах үед хүчтэй салхи шуурч Чүфэний саарал сүнсний тойргийг бутлан унгаалаа. Энэ аура дүүгүй аюун үхлийн 7 нударгын 7 дугаар үеийг сурчсан гэж юу? Энэ үед Лингюн сургуулийн сурагчдын царай маш ихээр ховирлаа. Учир нь дүүгүй аюуны өөрчлөлтийг тэд үхлийн 7 нударгын хамгийн дээд үетэй холбосон юм. Аюун энэ хүртэл сурчсан гэж юу? Миний хүртэл сурч чадаагүй. Дүүгүй аюуныг харсан Ян Янтян галзууртлаа баярлав.
Үхлийн 7 ударга ердөө 5 дугаар зэрэглэлийн техникчгэлээ сурахад маш хэцүү. Ян Янтян хүртэл 6 дугаар үе хүртэл сурч чадсан. Гэтэл Дүүгүү аюун 7 дугаар үе хүртэл сурчсан байна гэхээр Дүүгүү аюуны авьяас түүнийхээс хамаагүй илүү гэсэн үг. Ийм байхад яаж баярлахгүй байх вүлээ дээ. Аюуны авьяас бэлгийг харвал тэр 5 жилийн дотор тэнгэрийн төвшөнд орчих байхаа. Тэр үед манай Лингийн сургууль ганц Азурэ нутагт хавчигдахгүй. Харин 9 нутгийн эгнэнд орох болно. Захирлаа. Үхлийн 7 ударга маш аимшигтай техник. Аюун 7 дугаар үеийг хэрэглэж байгаа болохоор Ян Янтяны баяслын хажууд Лингийн сургуулийн 12 хамгаалагч Настан Дүүгүү аюуны биед санаа зовлоо. Санаа зовох хэрэггүй. Намайг байсан цагт аюунд юу ч тохиолдохгүй. Одоо хамгийн чухал зүйл бол ялагдахгүй байх. Ямар ч үнээр хамаагүй тэр ялах ёстой. Гэж Саарал нөмрөгт ертөнц бүтээгч нам дуугаар хэллээ. Тийм шүү. Энэ тулаанд тэр заавал ялах ёстой. Чөүфэн өдийн насан дээр тулааны хүчээ устгах мөрий тавих зоригтой байна гэхээр тэр гарцаагүй Шангуан овгийг устгасан эрхэм Саарал нөмрөгт байх. Иймэрхүү хүнийг уурлуулах юм бол тохиролцно гэж бараг байхгүй. Түүнийг хүчрэхэг болохоос өмнө бид аюуныг ашиглаж алах ёстой. Ян Янтян Чүфэн рүү ширтэж байхдаа алах хүслээр дүүрлээ. Учир нь Чүфэн дэндүү аимшигтай байсан юм. Залуу үеийнхэн дундаас Чүфэн хамгийн аимшигтай нь байсан юм. Тулааны авьяас бэлгээс гадна түүний сэтгэл зүрх зориг гээд хэний ч дор орохооргүй байгаа нь түүний насны хүүхдүүдэд байх ёсгүй зүйл. Тийм ч учраас Ян Янтян яасан ч Чүфэнийг амьд үлдээж болохгүй гэж өөртөө сануулсаар байв. Ямар ч үнээр хамаагүй тэр заавал Чүфэнийг алах ёстой. Яг энэ үед Дүүгүү аюун чангаар архираад Чүфэний зүг хараангуйлээ. Түүнээс ялгарах хүчтэй энергийн давалгаа түүнийг тэнгэрийн төвшөнд ороход тун ойрхон байгааг маш тод харуулна. Бум! Чүфэнч түүнтэй шууд тулалдалгүй сүнсний тойрогхийн тулааны техниктэй хослуулан дайрав. Гэвч түүний маш бат бөх сүнсний тойрог одоогийн Дүүгүү аюуныг зогсоож чадалгүй ганц дайралтанд нуран унлаа. Дүүгүү аюун ч Чүфэний дайралтаас болдсонгүй. Тэр шууд өөдөөс нь гүйн биеэрээ Чүфэний дайралтыг хаах үед хурд нь огт саарсангүй. Нэмэргүй. Одоогийн Дүүгүү аюун парафаунд төвшин дотор дээлдэшгүй болсон. Түүний бие дээлдэшгүй, устдажгүй болж хувирсан байгаа. Би хүртэл одоогийн Дүүгүү аюуны гэмтэх гэж нэлээд үзэх байх. Тэгэхэд нэгмөө парафаундын 4-р төвшний Чүфэн яавал гэж. Гэд Чүфэний дайралтыг ямар ч нөлөө үзүүлэхгүй байгааг харсан Ян Янтян хүйтнэр инээмсэглэн бодлоо. Одоогийн Дүүгүү аюун дэндүү ёрын харагдаж байсан болохоор огт хүн шиг харагдахгүй байв. Тэр хүн төрхтэй аратан мэт дөрвөн хөллөөд цусанд цанган архираад Чүфэний зүг дайрлаа. Дүүгүү аюуны биеийг ийм хүчрэхэг болно гэж бодсонгүй шүү. Нөгөөхөө хэрэглэхээс өөр аргагүй бололтой. Дайралт нь нөлөөлөхгүй байгааг харсан Чүфэн ч болцсонгүй. Тэр Дүүгүү аюуныг ойртохыг чимээгүйхэн хүлээж байлаа. Яагаад Чүфэн хөдөлгөө болж хв? Бууж өгөх гэж байгаа юм байх та. Чүфэний үйлдэлийг харсан хүмүүс ч маш ихээр цочирдов. Ян Янтян хүртэл хөмсгөө зангидан Чүфэний үйлдэлийг хянаж байлаа. Дүүгүү аюун Чүфэний урд ирэх үед Чүфэн гэнэт гараа сунган чангаар хашгирлаа. Цагаан барын аллах! Бум! Нүдэрмхийн зур дээлдэшгүй авраатай манангаас үүссэн цагаан бар гарч ирэн Дүүгүү аюуны толгооноос бариад агаарт дүүжлэн өргөлөө. Дүүгүү аюун хичнээн тээжхэнсэн ч цагаан барын сарвуунаас мултарч чадахгүй байв. Хараач, тэр юу вэ? Манангаас үүссэн цагаан бар яг л амьд юм шиг байсан юм. Цагаан өнгөтэй үсэн дээр хар судалнууд, авраг том барын савар гээд бүгд л яг жинхэнэ юм шиг байв. Хамгийн гайхмаар нь тэр бар асар хүчрэхэг болсон Дүүгүү аюуныг алган дээрээ зугтаалгалгүй барьж байсан юм. Энэ үзэгдлийг харсан хүмүүс үгээр илэрхийлэхин аргагүй цочролд орсон юм. Тэд ийм аимшигтай хүчрэхэг тулааны техник байдаг гэж төсөөлж байгаагүй учраас тэр шүү дээ. Нэмэргүй.
Түүний тулааны техник хүчрхэг байсан ч гэлээ дүүгүү ахыг жаахан ч гэмтэж чадахгүй. Дүүгүү ах одоо үхлийн 7 нударгын 7 дугаар үеийг хэрэглэж байгаа. Одоогийн дүүгүү ах бол дийлдэшгүй. Тэр л бусдыг гэмтэн үгэхээс юу ч түүнийг гэмтэж чадахгүй. Чүфэн дими тэмцэлд хэрэггүй. Чи гарцаагүй ялагдана. Яг энэ үед Лэнгюн сургуулийн нэг сурагч итгэл дүүрэн хашгирлаа. Түүний үгийг сонссон Чүфэн үл тоон гараа томоор даллах үед дүүгүү аюуныг барьж байсан авраг том цагаан савар доош савчин газар дэвслээ. Хүчтэй дэвсэлтээс болж газарт авраг том нүхүүсэж, 1000 метр урттай цууралт үүсэж, үзэгчдийн хэсэг рүү орон заримынх нь суудлыг нурааж орхив. Чүфэн авраг том барын савраа эргүүлэн авах үед тоос шорооч замхарч газар ил болох үед өнөөх дийлдэшгүй дүүгүү аюун махан татаж болчихсон байлаа. Лайк болон subscribe дарж биднийг дэмжээрэй.